За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 7-ны өдөр байна. Эхлэл номны 21-р бүлгээс уншихад бэлэн болсон байна. За Эхлэл номны 21-р бүлгийг уншийе. Мөнхийн эзэнч Сарад хэлсэн ёсоор туслан амлсан үгээ биелүүлв. Сара жирэмсэн болоод ертөнцийн эзний яг хэлсэн цагт насан өндөр болсон Авраамд хүү төрүүлж өглөө. Авраам Сарагийн төрүүлсэн хүүд Исаак гэдэг нэр өгчээ. Исаак хүүгээ төрөөд 7 хоногт нь Авраам ертөнцийн эзний тушаасан ёсоор хөвчийг нь хөндөв. Хүү Исаакийг төрөхөд Авраам 100 настай байлаа. Тиймээс Сара ертөнцийн эзэн намайг ёстой л инээлглээ. Миний тухай сонссон бүхэн надтай хамт бас инээлдэх визээ гэжээ. Сара цааш нь хэлэхдээ хөгшин Сара хүүгээ хөхүүлнэ гэж хэн тааварлан Авраамд хэлэх байсан бilé. Гэтэл би одоо түүнд өвгөн болсон хойно нь хүү төрүүлж өглөө шүү дээ гэв. Хүү өссөөр бор хоолнд ороход хөхнөөс гаргах болсон тэр өдрийг нь тохиолдуулан Авраам өргөн их найр хурим хийжээ. Авраамд Египт бүсгүй Хагарын төрүүлж өгсөн хүү Ишмаил өөрийнх нь хүү Исаактай хэрхэн тоглож байхыг нэгэн удаа Сара харжээ. Ингээд тэр Авраамд хэлэхдээ энэ боол эмэгтэйг хүүтэй нь хамт зайлуулчих. Яагаад гэвэл энэ боол эмэгтэй хүү миний хүүтэй хамт өв залгамжлагч болох ёсгүй юм гэлээ. Авраам Ишмаил хүүгээ бодож байсан учраас энэ үгэнд дургуутжээ. Гэвч ертөнцийн эзэн Авраамд хэлэхдээ чи хүүгээсээ болоод бас боол бүсгүйгээсээ болоод тэр үгэнд дургуутсах хэрэггүй. Сарагийн хэлсэн ёсоор хэлсэн бүхнийг хэлсэн ёсоор нь болгосгоо. Учир нь хүү Исаакийн чинь удмал чиний нэрийг авч явах болно. Боол бүсгүй хүүгээс би бас нэгэн улс үндэстнийг бий болгоно. Яагаад гэвэл тэр чинь бас чиний үр сад мөн юм гэв. Тиймээс Авраам өглөө эртлэн босоод Хагаарт талах болон туламтай ус үүрүүлж өгөөд хүүтэй нь хамт явууллаа. Бүсгүй тэндээсээ яваад Бээр Шиба хэмээх хээр талаар удтал тэнүүчилжээ. Ингээд туламтай усан дуусахад Хагаар хүүгээ нэгэн бутны сүүдэрт суулгаж орхиод өөрөө цааш яван түүнээс нилээд зайтай сум тусах холхон газар очиж суугаад хүүгийнхээ үхэхийг би төвчин харж чадахгүй нэгэд түүний зүг холоос харан уйлж эхлэв. ертөнцийн эзэн хүүгийн уйлахыг сонссон учраас түүний Ербусын нэгэн элч Хагаарыг тэнгэрээс дуудан юу болов Хагаараа бүү. Яагаад гэвэл тэнд орилж буй хүүгийн чинь дууг ертөнцийн эзэн сонссон шүү. Одоо босч очиод хүүгээ өндөлгөн авсгаа. Түүнийг тэвэртээ авч тайтгаруул. Яагаад гэвэл түүнээс чинь би агуу их улс үндэстнийг бий болгоно гэлээ. Улмаар ертөнцийн эзэн Хагаарыг тал тийш нь сайтар харуулхад бүсгүй гинэт нэгэн худаг олж хараад тийш очин тулмаа усаар дүүргээд хүүдээ ус авчран уулгажээ. ертөнцийн эзэн тэр хүүтэй нь хамт байж харж хамгаалan хүүж хээрцүүлд амьдарсаар өсч том болоод хожим нь мэрэгэн харваач болж улмаар өмнө зүгт Паран хэмээх нэртэй хээр талд нүүдлэн очоод суурьшсан байна. Эхэн Египт нутгийн нэгэн бүсгүйг сонгож аваад хүүдээ эхнэр болгон өглөө. Тэр үед Герар хотын хаан Абимелех болон түүний цэргийн жанжин Пихол хоёр Авраамтай уулзж таны үйлдэж хийсэн бүхэнд ертөнцийн эзэн оролцдог гэжээ. Тиймээс та намайг болон миний үр хүүхдүүд, миний удам угсааг хизээж заллан мэхлэхгүй гэдгээ ертөнцийн эзнийг нэрийг барин андгаалсугай.
Би танд үнэн шударга хандсны адилаар та надад болон өөрийнхөө амьдран сууж буй энэ нутгийн хүмүүст шударга хандах ёстой шүү гэхтэн. Авраам за би тангаргалъя гэжээ. Авраам тэр хавьд нэгэн худаг ухсан боловч Абимелехийн харьяат албатууд түүнийг нь булан авч эзэмссэн байлаа. Авраамыг энэ тухай гомдол гаргахад нь Абимелех үүнийг хэн хийснийг нь би мэдэхгүй юм байна. Та урд нь надад хэлээгүй шүү дээ. Би өнөөдрийг хүртэл энэ тухай сонсоогүй явна гэв. Тиймээс Авраам сүргээсээ хідэн хонь үхэр аваад Абимелехт өгч тэр хоёр хоорондоо гэрээ байгууллаа. Авраам хонин сүргээс 7 эм хураг сонгон авчээ. Абимелех түүнд хэлэхдээ та юунд энэ 7 эм хургийг сонгож ав? Үүний учир юу вэ гэхтэн. Авраам та миний гараас энэхүү 7 эм хургийг авахдаа тэр худгийг би ухсан гэдгийг гэрчлэх болно гэв. Түүнээс хойш тэр газрыг Бээр-Шиба хэмээн нэрлэх болсон нь тэр хоёр бие биедээ андгаа тангараг өргөснөх болоо. Ийхүү тэд Бээр-Шибад гэрээ тогтов. Улмаар Абимелех болон түүний цэргийн жанжин Пихол нар тэндээсээ Плешет нутагта буцаж ирлээ. Авраам Бээр-Шибад байхдаа нэгэн сухай мод тарьж тэндээ мөнхийн эзэн үүр дорших ертөнцийн эзний нэрийг өргөмжлөн хүндэлжээ. Авраам тийхүү Плешетүүдийн нутагт удаан суулаа. За үргэлжлүүлэн 22 дугаар бүлгийг хамт уншийе. Энэ бүхний дараа ертөнцийн эзэн Авраамыг сорин туршихаар нэрээр нь дуудахад Авраам за би энд байна гэжээ. ертөнцийн эзэн түүнд хэлэхдээ чи хүүгээ цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Муурийнх нутагт очисгоо. Тэнд очиход чинь би чамд нэгэн уул зааж өгнө. Тэр ууланд гараад чи хайртай хүүгээ алж надад бүтнээр нь шатаах үргэл болгон барьсгоо гэв. Ингээд Авраам өглөө эртлэн босч элжигнийхээ тох шиг тавиад 2 зарц залуу болон хүү Исаакаа дагуулan замд гарч. Түүнээс гадна бас шатаах үргэлийн төлөө бэлтгэж аваад Авраам ертөнцийн эзний заасан газрыг чиглэн одлоо. 3 дахь өдрөө Авраам ертөнцийн эзний заасан газрыг холоос хараад 2 зарц залуудаа хандан та хоёр энд үлдээд элжгээ харж байгаарай. Хүү бид хоёроо цааш явж ертөнцийн эзнийг хүндэтгээд буцаж ирнэ гэв. Ингээд Авраам шатаах үргэлийн төлөөг хүү Исаактаа үүрүүлэн өөрөө хит цахиур хутгаа гартаа бариад хүүтэйгээ хамт цаашлан яв. Хүү Исаакын замдаа аваа гэхт нь Авраам юу вэ гэл. Исаак хардаа аваа бид хит цахиур төлөө авсан биз дээ. Харин өргөлж шатаах төлөг хаана байгаа юм бэ хэмээн асуухад Авраам хүүдээ хандан хүү минь өргөлж шатаах төлгийг ертөнцийн эзэн өөрөө бидэнд өгөндөө гэв. Ийхүү тэд цааш явсаар байлаа. Тэд явсаар ертөнцийн эзний заасан газарт хурж ирэхэд Авраам тэнд чулуугаар өргөлийн ширээ засжээ. Тэгээд дээр нь төлөө өрж бэлдээд хүү Исаакаа олсоор хүлэн түлээн дээр хэвтүүлж улмаар гараа сунган хүүгээ алахаар хутгаа авахт нь мөнхийн эзний ёр бусын элч Авраамыг тэнгэрээс дуудан байц Авраамаа гэхэд Авраам юу вэ гэлээ. Хүүдээ бүү хүр одоо бол ертөнцийн эзнээс эмээж явдгийг чинь би мэдлээ. Чи хүүгээ цорын ганц хүүгээ хүртэл надаас харамлсангүй гэж тэр хариуд нь хэлв. Авраам толгоогоо өргөн харахад ард нь тэр тэнд бутан донд эврээрээ тэгэлсэн нэгэн хуц харагдлаа. Авраам тийш очиод хуцыг барьж аван хүүгийнхээ оронд бүтнээр нь шатаах өргөл болгон барив. Тийхүү Авраам тэр газрыг мөнхийн эзэн өөрөө хангаж өгдөг хэмээн нэрлсэн байна. Тиймээс мөнхийн эзний уулан дээр хүний хэрэгцээ хангагдана гэсэн нэгэн хэлц үг
өнөөдрийг хүртэл байдаг лээ. Улмаар мөнхийн эзний ёр бусын элч Авраамыг 2 дахь удаага Тэнгэрээс дуудан хэлэхдээ энэ үгийг чамд мөнхийн эзэн хэлж байна. Чи энэ бүхнийг хийсэн учраас төрсөн хүүгээ буюу цорын ганц хүүгээ хүртэл надаас харамлаагүй учраас би чамд дараах зүйлийг хийж өгнө гэдгээ өөрийнхөө нэрийг барин тангаргалж байна. Би үнэхээр чамайг ерөөнө. Өр удмыг чинь Тэнгэрийн одод далайн эргийн элсэн ширхэг мэт тоо томшгүй олон болгоно. Чиний өр сад өстөн дайсныхаа газар нутгийг эзлэн авна. Чи миний үгийг дагсан учраас чиний өр удмаар дамжуулан даян дэлхийн улс үндэстнүүд надаас ёроол авах болно гэв. Дараа нь Авраам хүүгийнхээ хамт 2 зарц дээр эргэж ирээд Беэр-шиба нутагтаа буцжээ. Авраам нэг хэсэг ийш тийш нүүдэлхээ болоод Беэр-шибад удаан сууршив. Энэ бүх үйл явдлын дараа Мелхах бүсгүй ах Нахорт чинь олон хүүхэд төрүүлэн өгчөө гэсэн үгийг Авраам бусдаас сонслоо. Тэдний ууган хүүн Үүз, түүний дүүн Бүүз, Химүүл, сүүлд нь Химүүлээс хүү Арам төрөв. Кисед, Хазуу, Пилдаш, Ядлав, Битүүл нар байв. Битүүлээс охин Ребекан төржээ. Мелхах бүсгүй Авраамын ах Нахорт эдгээр 8 хүүг төрүүлэн өгсөн болно. Үүнээс гадна түүний Румах гэдэг татвар эм нь Теба, Гахам, Тахаш, Маахаг нарыг Нахорт төрүүлж өгсөн байна. За хамтдаа үргэлжлүүлэн 23 дугаар бүлгийг хамт уншийе. Сара 127 жил амьдарчээ. Сара бүсгүй ийм насалсан болоо. Ийхүү Сара Хинан оронд байхдаа Хирият Арба буюу Хэврэн хотод насан эцэс болоход Авраам дэрэгдэн суугаад уйлан хайлан гашууд. Авраам нас барсан хүнээ орхин Хит үндэстнүүдээр ирээд миний бие харин хүн бөгөөд өөр газраас нүүдлэн ирээд та нарын дунд оршин сууж байгаа болно. Одоо та бүхэн надад хүн оршуулах хэсэг газрыг өмч болгон өгнө. Тэгвэл би нас барсан хүнээ нутаглуулмаар байна гэлээ. Хит үндэстнүүд түүнд хэлэхдээ ноёнтон минь биднийхээ үгийг та болгоож хайрлана. Та бол бидний дунд нэр хүндтэй эрхэмсэг хүн юм. Манайхны оршуулгын газраас хамгийн сайныг нь шилж аваад нас барсан хүнээ оршуулагтун. Танаас оршуулгын газраа харамлан нас барсан хүнээ нутаглуулахад тань саад хийх хүн бидний дунд алга байна шүү хэмээн хариулцгаав. Авраам сууж байснаа босоод нутгийн хүмүүс болох Хит үндэстнүүдэд мэхийн яслаад хариу хэлэхдээ хэрвээ та бүхэн нас барсан хүнээ энд оршуулахаас минь татгалзахгүй гэж байгаа бол миний үгийг сонсож болгооно. Тэгвэл та бүхэн намайг төлөөлөн Цухарын хүү Ифрүүнээс гуйж өгнө. Тэр хүн Тарен талбайхан захад буй өөрийнх нь эзэмшил газар болох Махбилах хэмээх хадан агуйг надад өгч болгоох болов. Тэр газрыг оршуулгын газар болгон та бүхний нүдэн дээр бүтэн үнээр нь надад зарахыг нь тэр хүнд зөвшөөрнө гэлээ. Хит үндэстнүүдийн дунд Ифрүүн өөрөө сууж байсан учраас хотын хэрмийн хаалганы дэргэд хуралдаж байсан Хит үндэстнүүдийг сонсож байхад нь өөрөө Авраамд хариу хэлэхдээ үгүй ээ, би танаас төлбөр авахгүй. Ноёнтон минь миний үгийг сонсож болгооно. Би танд тэр газрыг зүгээр өгье. Тэнд байгаа хадан агуугч бас өгье. Өөрийнхөө хүмүүсийн нүдэн дээр түүнийг би танд зүгээр өгч байна. Нас барсан хүнээ та тэнд нутаглуулсгай гэв. Тэгэхэд нь Авраам нутгийн олны өмнө мэхийн ёслоод тэндхийн хүмүүсийг сонсож байхад нь Ифрүүнд хэлэхдээ хэрвээ та хүсвэл миний үгийг сонсож болгоно. Би тэр газрыг чинь үнийг нь төлье. Үн төлбөрийг нь та надаас авна уу? Тэгвэл би нас барсан хүнээ тэнд нутаглуулна гэхэд Ифрүүн хариуд нь ноёнтон минь үгийг минь та сонсож болгооно. Тэр газар 400
400 сэхэл мөнгөний үнэтэй. Та бидний хувьд үнийг чинь ямар үн гэх вүлээ дээ? Та түүнийг зүгээр аваад нас барсан хүнээ нутаглуулал та гэж хэлв. Авраам Ифрүнтэй тохиролцсон Хит үндэстнүүдийг байлцуулж байгаад хэлсэн хэмжээний мөнгийг нь хэмжээд түүнд гардууллаа. Тухайн үеийн худалдаачдын хэмжүүрээр тэр нь 400 сэхэл мөнгөтэй тэнцвүүц үнэтэй болжээ. Тийхүү Мамригаас зүүн тийш орших Махпилахад буй Ифрүний тарийн талбай буюу хадан агуй бүхий хэсэг газар. Тэрхүү талд буй ой модод эргэн тойрных нь бүх газрыг Хит үндэстнүүдийн нүдэн дээр Авраамд өмч болгон өгсөн байна. Тэр үед хотын хэрмийн хаалганы дэргэд байсан бүх хүний нүдэн дээр энэхүү үйл явдал болсон ажээ. Үүний дараа Авраам эхнэр Сарага Мамрийн энэ нь Хеврон зүүн талд буй Махпилах хэмээх нэртэй газрын хадан агуйд оршуулв. Хит үндэстнүүд ийхүү тэр газар болон тэнд буй хадан агуйг Авраамд оршуулгын газар болгон өгсөн болно. За үргэлжлүүлээд 24-р бүлгийг хамт уншъя. Авраам улмаар насан өндөр болсон агаад мөнхийн эзэн түүнийг бүх талаар нь ерөөн тэтгсэн болов. Нэгэн удаа Авраам өөрийнх нь бүх эдлэн хөрөнгийг хариуцдаг хамгийн ахмад даамал зарцаа дуудан ирүүлээд за чи одоо 2 гуйны минь хооронд гараа тавьсгав. Мөнхийн эзэн Тэнгэр дэлхийг эзэгнэн захирагч ертөнцийн эзний нэрийг бариулан би чамаар тангараг тавиулна. Эдүүгээ миний амьдрчуу энэхүү Хянан үндэстнүүдийн охтын дундаас чи хүүд минь эхнэр авч өгөх ёсгүй бөгөөд харин миний төрсөн нутаг Месопотам оронд буй садан төрлийнхэн дээр мань очоод Исаак хүүд минь эхнэр авна гэдгээ одоо надад тангаргалсугай гэв. Зарцсан түүнд хэлэхдээ хэрвээ тэр бүсгүй намайг даган энэ нутагт ирэхээс дургүйцвэл би хүүхдэн аваад тэр нутаг руу явж болох уу гэхтэн. Авраам түүнд хэлэхдээ үгүй ээ. Чи миний хүүг тийш нь хизээч бүү аваачаарай. Намайг төрлөх гэрээс минь төрсөн нутгаас минь гарган нааш авчирсан мөнхийн эзэн Тэнгэр окторгуйг эзэгнэн захирагч ертөнцийн эзэн надад үгээ хэлэн тангараг тавихтаа энэ нутгийг би чиний удам угсаанд өгнө гэсэн юм. Ёр бусын элчээ тэр илгэн аян замыг чинь бэлдэн засч өгөх үзээ. Тийхүү хүүд минь тэндээс эхнэр авч өгөх боломж чамд гарна. Харин тэр бүсгүй чамайг даган явхаас дургүйцвэл миний тавиулсан энэ тангарагаас чи чөлөөтэй болно. Хамгийн чухал нь чи миний хүүг тийш нь аваачиж болохгүй шүү гэв. Тийхүү зарцсан Авраам эзнийхээ 2 гуйны хооронд гараа тавиад энэ талаар ам тангаргаа өгч. Улмаар нөгөө зарцсан эзнийхээ мал сүргээс 10 тэмээ аваад аян замдаа гарлаа. Тэр бас эзнээсээ янз бүрийн бэлэг сэлт сонгон авч бэлдэж базаагаад Месопотам нутаг руу Нахурын амьдарч буй хотыг зүглэн хөдлөв. Ингээд тэр хотын захад орших худаг дээр үдшийн цагаар бүсгүйчүүд ус авахар ирдэг яг тэр үеэр ирээд тэмээнүүдээ тэнд сүгдүүлэн хэвтүүлжээ. Улмаар тэр хэлэхдээ мөнхийн эзэн Авраам эзний маань өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн минь. Зорьсон үйлийг маань өнөөдөр бүтэмжтэй болгож өгөөч хэмээн танаас би гуйж байна. Тийхүү та хууршгүй үнэнч хараа миний эзэн Авраамд харуулж болгооно. Хараач та. Зарц би чинь одоо энэ худгийн дэргэд зогсож байна. Энэ хотын бүсгүйчүүд ус авахар ирнэ. Би тэдний нэгэнд нь хандан домтой усаа доош нь буулгаач. Би ус уумаар байна гэж хэлье. Тэгэхэд нь та уухтун тэр хооронд чинь би тэмээнүүдийг чинь услаад өгье гэж хэлсэн тэр бүсгүй бол үнэнч зарц. Исаакта таны сонгож авсан бүсгүй мөн болог.
Түүнийг тань хараад та хувиршгүй үнэнч хараа эзэнд минь харуулж байгааг би ойлгоно гэв. Тийхүү ярьж дуусахаас өмнө тэрвэр мөрөн дээрээ домбод тавьсан Ребека бүсгүйн ирж явахыг харлаа. Ребека бол Авраамийн дүү Нахорын эхнэр Милхагаас төрсөн хүү Битүлийнх нь охин аж. Тэр нь үнэхэрийн үзэсгэлэн гоо бөгөөд эр хүнтэй ойртож үзээгүй охин биеэрээ байгаа бүсгүй аж. Бүсгүй худаг руу ирэн домбоо усаар дүүргэж аваад холдоход нь Авраамийн зарц түүн рүү гүйж очоод домбтоо уснасаа жаахан уулгаач гэж гуйхад тэр бүсгүй эзэнтэн минь уулдаа гэж хэлээд домбыг мөрнөөсөө хурдан буулгаад өөрийн гараар барин түүнд ус уулгав. Бүсгүй түүнд уснаас уулгасныхаа дараа би тэмээнүүдийг чинь цангааг нь гартал услаад өгье гээд домбонд үлдсэн усыг худгийн дэргэд байгаа твшинд хийж дахин худаг руу очоод бүх тэмээнд хүрэлцэхүүд усаар дүүргэж. Тэр үед нөгөө хүн бүсгүйг үг дуугүй ширтэн харж аян замыг нь мөнхөн эзэн бүтэмжтэй болгож өгч байгаа эсхийг мэдэх гэж хичээсээр л байв. Тэмээнүүд нь хантал ундаалсны дараа өнөө хүн хагас сэхэл алтан цагираг Ребекагийн хамарт зүүж тус бүр 10 шикэл 2 алтан бугуйч гарт нь хийж өгөөд за чи чинь хэний охин бэ? Бидэнд бууж хоноглох зай танаад би юу хэмээн асуулаа. Бүсгүй хариу хэлэхдээ би бол Нахур Милха хоёрын дундаас төрсөн хүү Битүлийн охин. Хашаанд маань өтөг бууз өвс тижэл элбэг би. Гэрт маань зочин хоноглох зайч би гэж. Өнөө хүн толгой гудайлган мөнхийн эзнийг хүндэтгээд хэлэхдээ эзэнд минь өгсөн хувиршгүй үнэнч хараа найдвартай үнэнч чанараа хизээ чумартаагүй мөнхийн эзэн миний эзэн Авраамийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн таныг би магтъя. Мөнхийн эзэн та намайг эзний минь төрөл садангууд дээр шууд дагуулan авчирчээ гэв. Залуу бүсгүй гэрийн зүггүй хэрэг очоод ихийнхээ төрөл садангуудад энэ тухай ярьлаа. Ребека нь Лаван гэдэг ахтай байсан бөгөөд Лаван нь худгийн дэргэд буу нөгөө хүн дээр очихоор гүйн гарав. Дүүгийнхээ хамартуу алтан цагаар гардах бугуйчуудыг үзээд тэр хүний юу хэлснийг сонссныхоо дараа л Лаван нөгөө хүн дээр очиход тэр нь худгийн дэргэд тэмээнүүдийн хажууд зогсч байлаа. Лаван нөгөө хүнд хэлэхдээ мөнхийн эзний ёроолыг хүртсэн хүн минь тавтаа мориллоо. Та юунд хээр гадаа зогсно вэ? Би гэр орноо зочин хүнд бэлдээд тэмээнд нь өвс тижэл хашаа хороо бэлэн болгосон шүү гэж. Ингээд нөгөө хүнийг эрэхтэн Лаван тэмээнүүдийнх нь тогшийг аваад өтөг бууз өвс тижээлтэй хашаанд оруулан улмаараа тэр хүн болон хамт яваа хүмүүст нь хөл угаах ус авчирж өгөв. Мөн идэх хоол авчираад өмнө нь өрж тавьтал нөгөө хүн хэлэхдээ би ямар захиас даалгавар авч ирсэн ээ? Ярихаас нааш хоол амсахгүй гэж. Тэгэхт нь Лаван за ярилдаа гэв. Үүнд нөгөө хүн хэлэхдээ миний бие бол Авраамийн зарц нь болохгүй юм. Миний эзнийг мөнхийн эзэн маш ихээр ерөн тэр маань ихэд нэр хүндтэй хүн болсон билээ. Түүнд мөнхийн эзэн арвин их мал сүрэг болон алт мөнгө эм зарцнаар элжиг тэмээ олноор нөксөө. Эзний маань авайл ихнэр Сара өдөл насандаа эзэнд маань нэгэн хүү төрүүлж өгсөн болоо. Эзэн минь өөртөө байгаа бүхнийг тэр хүүдээ өв залгамжлуулан өгсөн юм. Эзэн минь харин энэ үгийг надаар хэлүүлэн андгаа тангараг тавиулсан билээ. Үүнд одоо миний оршин сууж буй Хинан нутгийн октоос чи хүүд минь эхнэр авч өгч болохгүй шүү. Харин төрлөх герт минь төрөл садангууд дээр минь очоод тэндээс хүүд минь эхнэр авч өгөөрэй гэсэн болно. Тэгэхт нь би эзэндээ хэлэхдээ харин тэр бүсгүй намайг дагаж явахгүй бол яах вэ гэхэд тэр хэлэхдээ би мөнхийн эзнийхээ заасан замыг цаг ямагт дагсаар ирсэн юм. Тэрвэр юр бусын элчээ өмнө чинь илгэн аян замыг чинь бүтэмжтэй болгож өгнө. Чи төрөл садангууд дотроос минь
төрлөх гэрээс минь миний хүүд гэргий авч өгч чадах үзээ. Тийхүү чамайг төрөл садангууд дээр минь очиход тэд харин бүсгүйг чамд өгч явуулахгүй бол миний тавиулсан тангараг чамд хамаагүй болно. Ийм тохиолдолд чи тэр тангарагаас чөлөөлөгдөн гэсэн билээ. Өнөөдөр би худаг дээр ирээд мөнхийн эзэн минь, Авраам эзний минь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн минь, аян замыг минь та одоо бүтэмжтэй болгож өгнө. Харав, намайг одоо энэ худгийн дэргэд зогсож байхад нэгэн залуу бүсгүй ус авахаар ирэхэд нь би түүнээс домбтой уснаас чинь жаахан ууя гэж гуйна. Тэгэхэд надад уугтун би бас тэмээнүүдийг чинь усалж өгье гэж хэлсэн бүсгүй бол эзний минь хүүд хань болгохоор мөнхийн эзний сонгосон тэр бүсгүй мөн болог гэж би хэлсэн юм. Ийхүү би дотроо мөнхийн эзэнтэй ярьж дуусаагүй байтал мөрөн дээрээ домб тавьсан Ребека бүсгүй ирж явах нь харагдсан. Ингээд тэр худаг дээр ирээд ус авав. Би түүнээс чи надад жаахан ус уулгаач гэж гуйхад бүсгүй мөрөн дээрээс домбоо яаран буулгаад уугтун. Би тэмээнүүдийг чинь бас услая гэж хариулсан болно. Ингээд ус ууж энэ бүсгүйж миний тэмээнүүдийг услав. Улмаар би түүнээс чи хэний охин бэ гэж асуухад манай эцгийг Битүүл гэдэг. Битүүл бол Нахур Милха хоёрын дундаас төрсөн хүү юм гэж тэр надад хэлсэн юм. Тэгэхэд нь би түүний хамарт алтан цаграг, хоёр гарт нь алтан бугуйц зүүж өглөө. Улмаар би толгоогуудаа мөнхийн эзнийг хүндэтхэн ёслоод мөнхийн эзэн Авраам эзний минь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийг магтан түүнд талархсан билээ. Тэр л намайг эзний минь садан төрлийн охиныг хүүд нь эхнэр болгон авч өгөх зөв замаар хөтлөн дагуулсан байна. Одоо тэгэхээр та бүхэн эзэнд маань үнэн чудрагаар үнэн сэтгэлээр хандъя гэвэл түүнийгээ надад хэлсгүй. Үгүй гэвэл бас нуулгүй хэлсгүй. Тэгвэл би бас өөр юм бодмоор байна гэв. Тэгэхэд нь Лабан Битүүл нар хариу хэлэхдээ энэ бүхэн мөнхийн эзний хийсэн үйл болохоор бид танд сайн муу ямар нэгэн юм хэлж чадахгүй нэ. За Ребека охин маань энэ байна. Та түүнийг аваад явбал явда. Мөнхийн эзний хүсэл ёсоор түүнийг та эзнийхээ хүүд эхнэр болгон өгвөл өгсгүй гэв. Авраамийн зарц үүнийг сонсохдоо мөнхийн эзнийг хүндэтгэж газар сүгдэн мөргөлөө. Ингээд тэр зарц алт мөнгөн чимээг зүйлд үнэт сайхан хувцас авчирснаа гарган Ребекад өгч басгүй ахт нь болон ээжд нь маш үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс бэлэг болгон өгч. Улмаар өнөөх зарц болон хамт яваа хүмүүс нь сайтар идэж уугаад тэндээ хонцов. Маргааш өглөө нөгөө зарц одоо та бүхэн намайг эзэн рүү минь буцааж явуулна уу гэхэд бүсгүйн ах ээж хоёр хариуд нь юунда яарна вэ? Охин маань бидэнтэй хамт жаахан байгальд ядаж 10 хоног гэртээ байг. Тэгээд л явна үз гэв. Өнөөх зарц тэдэнд хэлэхдээ мөнхийн эзэн аян замыг мань бүтэмжтэй болгож өгсөн бол одоо намайг бүү саатуулаарай. Намайг явуусгүй. Тэгвэл би нэн даруй эзэндээ очимоор байна гэлээ. Гэтэл тэд бид бүсгүйг дуудаадахыг тэгээд өөрөөс нь асууя гэжээ. Ингээд тэд Ребекаг дуудаад түүнээс за чи энэ хүнтэй одоо явмаар байна уу гэж асуухад тэр хариуд нь явна гэлээ. Ийхүү тэд Ребекаг нялх байхад нь хөхүүлсэн өрлөг их болон Авраамийн зарц мөн түүнтэй хамт явж буй хүмүүсийн хамт аян замд нь үдэн гаргацгаав. Бүсгүйн төрөл садангууд Ребекаг өрөөхтөө бүсгүй дүү минь мянган төг төмөн өрсөн их болоорой. Өр удамч нь өстөн дайсныхаа газар нутгийг эзлэн авах болтугай гэж. Ингээд Ребека болон түүний зарц эмэгтэйчүүд аян замдаа гарахад бэлэн болж тэмээтэй унан Авраамийн зарц нарыг дагсаар тэдний нутгийн зүг хөдөлцөв. Өнөөх зарц ийхүү Ребекаг аваад ирсэн замаараа буцаж одсон болоо. Тэр үед Исаак нь Бээр Лахайругийн худгийн дэргэдээс нүүж өмнө зүгийн цөлд ирээд
буудалсан байв. Тэр нэгэн өдөш Исаак гүн бодолд автан хээрийн салхинд зугаалахаар гарахдаа тэр холоос ирж буй тэмээн жинг харлаа. Тэмээ унсан Ребекагч Исаакийг харахдаа тэмээнээсээ бун Авраамийн зарцыг дуудаад хээр талд тэр тэндээс бидний зүг ирж яваа хүн хинбэ хэмээн асуухад эзэн маань байна гэж зарц хариулв. Тэгэхэд нь Ребека нүрээ гівлүүрээр бүтээжээ. Өнөөх зарц Исаактай уулзаад ажил хэрэгээ хэрхэн бүтээснээ ярьж өгв. Исаак Ребекаг эхийнхэн амьдарч байсан гэрийн босхоор алхуулан эхнэрээ болгож аваад түүндээ маш их хайртай болжээ. Исаак эхийнхэн нас барснаас хойш уу гашууга сая л инхүү тайлав.